урьдчилан явцад ярилцсан. Өрхийн амжиргааны төвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлын үеийн өрхөөс асуулга авах болон мэдээлэл шивэх арга зүйн талаар нэгдсэн нэг ойлголтод хүргэх зорилгоор Ховд аймгийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газраас энэхүү сургалтыг 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд орон нутагта зохион байгууллаа. Тус сургалтанд Ховд аймгийн багийн ахлагч нар, сумдын засаг дарга нар, амжиргааг дэмжих зөвлөлийн дарга нар, хөдөлмөр халамж үйлчлэгээний газрын мэргэжилтнүүд, тоологчид, шивгчидгээд нийтдээ 185 хүн хамрагдсан байна. Өрхийн амжиргааны төвшин тодорхойлох судалгааны арга зүй сэдвүүд сургалтыг 2017 оны 3 сарын 28-наас 29-ний өдрүүдэд Ховд аймгийн ажлын хэсэгт хамтран зохион байгууллаа. Энэ сургалтанд сумуудын засаг дарга, амжиргаа дэмжих зөвлөлийн дарга, сумуудын хөдөлмөр халамж үйлчлэгээний асуулаар үүссэн мэргэжлэнгүүд, тоологч шивгчгээд нийтдээ 185 хүн хамрагдсан. Энэ сургалтын зорилго нь өрхөөс яаж асуулга авах вэ? Мэдээлэл яаж авах вэ гэсэн нэгдсэн ойлголтод хүрэх явдлаас юм аа. Энэхүү сургалтыг зохион байгуулснараа сургалтанд хамрагдагсад өрхөөс авах асуулга болон мэдээллийг мэдээллийн санд шивэх арга зүйд суралцж аймгийн өрхийн мэдээллийн санг чанартай бүрдүүлэх боломж бүрдэх юм а. Мөн мэдээлэл цуглуулан ажиллах багийн гишүүд хийж гүйцэтгэх ажлынхаа талаар нэгдсэн нэг ойлголтод хүрэх ач холбогдолтой. Өрхийн амжиргааны төвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажил эхлэхтэй холбогдуулан нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын өгсөн зөвлөмжийн дагуу аймгийн засаг даргаар ахлуулсан амжиргааны төвшинг тодорхойлох судалгааг аймгийн хэмжээнд зохион байгуулах арга зүйгээр хангах, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байна.